Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. Өнөөдөр бичлэгээрээ MetaTrader 5 аппликейшнийг хэрхэн компьютер дээр суулгах вэ гэдэг заавар бичлэгийг хүргье. За та trading platform руу ороод MetaTrader 5 гэсэн товчон дээр дараад download MT5 гэдэг дээр дараад за ингээд MetaTrader 5-ын setup-ыг татж авнаа. Үүнийхээ дараа үүнийг нэгээд run товчийг дараад yes гэдэг сонголтыг сонгоод next. За ингээд энэ гүгээд дуусны дараа MetaTrader 5 аппликейшн таны компьютер дээр сунаа гэсэн үг. За MetaTrader 4 болон 5 аппликейшнийг та компьютер болон гар утсан дээрээс зэрэг ашиглах боломжтой. За ингээд finish. За програм маань татагдчих дуусаад өөрөө автоматар нэгдэнэ. За тэр болтод хүлээж гаад. За ингээд програм маань нэгдсэн байна. За програм маань болохоор эхлээд серверээ хайгаад эхэлнэ. За эндээс болохоор би демо серверээр нэвтгэж байгаа учраас энэ та нар ингээд брокер хайгаад бичиж болно. Тэгээ аваад trade. За ингээд next. За энэ дээр болохоор өөрөө демо даасныхаа мэдээллийг бүглөөд пассвортаа хийгээд хэрвээ та MetaTrader 5 дээр real dance-тай бол real серверээр нэвтрэнэ, demo dance-тай бол demo серверээр нэвтрэнэ. Ингээд finish товчийг дарсны дараа MetaTrader маань эхэлж байгаа дуу гараад энэ kilobyte гүйж байна. Ингэснээр таны данс нэвтэрч орсон байна гэсэн үг. Хэрвээ та invalid account энэ дээр invalid account гэдэг алдаа зааж байгаа бол лоцог юм уу? Буруу байсан гэсэн үг. Хэрвээ энэ дээр no connection гэдэг алдаа зааж байгаа бол таны компьютер интернет холбогдоогүй байна. Эсвэл та серверээ буруу сонгосон байна гэсэн үг. За бусад үед бол энэ дээр ингээд мегабайт, килобайт гүйж байгаа тохиолдолд бол таны данс амжилттай нэвтэрсэн байна. Та одоо арилж ээж болно гэсэн үг. За ингээд миний $100,000-тай туршилтын демо данс маань амжилттай MetaTrader дээр MetaTrader 5-ыг би амжилттай компьютер дээр суулгаад демо дансаа оруулаад одоо ингээ арилж байгаа их үлдлээ. За ингээ та энэ хүү бичлэгээр хэрхэн MetaTrader 5 аппликейшнийг компьютер дээр суулгах талаар сурч авлаа. Танд арилжааны амжилт хүсье. Дараагийн бичлэгээр уулзъя.